За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За онлайнаар коучинг буюу коучинг хийхэд та бүхэн одоо хэрхэн voice record буюу өөрхийн дуугаа хэрхэн бичих вэ гэж. Тэгэхээр мэдээж та ямар компьютер ашиглаж байгаагаас хамаарат энэ өөрийнхөө дуугаа бичих програм бол янз бүр байгаа. Маш олон төрлийн ийм програмууд байдаг. Гэхдээ би та бүхэнд өнөөдөр хамгийн амар хэлбэр аргаар мөн ямарваа нэгэн програм суулгахгүйгээр онлайнаар интернет байгаа тохиолдолд ашиглаж болдог энэ дуу бичих аргыг зааж өгч байна. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө браузер хэсэг буюу хайх хэсэг дээрээ энэ линкийг бичнэ гэсэн онлайн зураас voice зураас recorder.com. За энийг ингээд бичээд орохоор шууд ерөөсөө дуу бичихийн хэсэг гараад ирнэ гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ дээр энэ улаан тавчин дээр дарангууд за та өөрийн микрофон буюу тийм ээ дуу бичдэг юугаа зөвшөөрч гинэ үгүй юу гэдэг юм гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр allow буюу зөвшөөрөх гэдэг дээр нь та дарчин тийм ээ. Ингээд close гэ гарангууд таны шууд дуу бичдэг тэгэхээр за одоо энэ чинь ингээ харагдаж байна. Одоо бүгдээрнгийнхаа ярьж байгаа энэ дуу ерөнхийдөө ингээд бичигдээд эхэлчихсэн гэсэн үг. За ерөнхийдөө энэ дээр бол хамгийн урт хугацаа нь бол 7 минут байж байгаа. Тэгэхээр 7 минутын дотор таны одоо дуу бол үнэгүй бичигдэнэ гэсэн үг. За тэгэхээр та яриагаа бичээд ингээд дууссан цагтаа энэ ногоон товч буюу энэ зогсох гэдэг товчон дээр дараад save буюу хадгалах гэдэг дээр дарчин тийм ээ. Тэгэхээр бол энэ чинь ингээд 50 нь уншиж байна. 52%, 57% гэд хувьд уншаад явж байна. За мэдээж хэрэг та 7 минутаас хамаагүй урт видео бичмээр байна гэх юм бол voice recorder гэсэн маш олон програмууд байдаг. Тэр програмуудаас интернетээс өөрөө татаж аваад эсвэл таны компьютер дээр хайхад бол ерөнхийдөө их компьютер дээр байж идэг. Тэрийг бас татаж аваад хэрэглэж болно. За энэ дээр 90% болчлоо. Ингээд 100% болонгууд click to save буюу хадгалах гэдэг дээр гараад ирлээ. За та өөрийнх нь десктоп дээр хадгаламаар байна уу, документ та хадгаламаар байна уу гэдгээ сонгоод за энэ дээр та нэр өгье. Одоо коучинг гэдэг ч юм уу тийм ээ. Гэх мэтлийн коучингийн нэрийг өгье. За ингээд хадгаллаа. За одоо бүгдээрээ өөрсдийнхээ документ руу орж үзье хадгалагдчихв. За энэ хардаа коучинг гэдээ хадгалагдсан байж тийм ээ. За ингээд та энийг бол одоо файл хэлбэрээр хадгалсан байгаа юм чи энийг та мэйлээр явуулж болно. Мөн сургалтын сайтн доторх мэйл байгаа тийм ээ. Тэрүүгээр ч гэсэн ингээд явуулж болно гэсэн үг. Идээд эхэлчихсэн гэсэн. Энэ дээр сонсогдсон. Ерөнхийдөө энэ дээр бол хамгийн урт хугацаа нь бол 7 минут байж байгаа. За ингээ яг түрүүчийн бидний ярьсануд бол ингээд алдаа мадаггүй бичигдсэн байна. За ингээ та бүхэндээ амжилт хүсье. Хэрвээ та бүхэнд бусдаа санал болгох бас ийм програмууд байгаа бол бас амархан хэлбэр зүйлүүдийг бусдаа санал болгоорой. Ингээ та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.